Цаашид Монгол улс хөрөнгө оруулагчтайгаа Монголын заа бол андгаа юм хэмээх эцэг өвгдөөс уламжлагдсан ирсэн язгуур үнэтсүүлдэ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай урт хугацаанд тогтвортой түншлэж ажиллаж чадна гэдгээ Монгол улсын засгийн газраа төлөөлж нийт хөрөнгө оруулагчдынхаа өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлэхэд таатай байна. Монгол улс зэс, газрын ховрол мэт зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-аас 2025 оныг Монгол зочлох жил болгон зарлаж хөрөнгө оруулалтыг бүх түвшин дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгууд гарч томоохон төслүүд эрчимжиж эхлэж байна. Монголчууд бид амны бэлгээс аштын бэлэг гэж ярьдаг. Төрийн бүтээхийн бэлэгдэл туулаа жил оюутлогоо төслийн гүний уурхаан эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж 2023 оны 1-р улирлын эдийн засгийн өсөлт 10.6% өсөлтөй гарч байгаад бэлэгшээж байна. Үзэсгэлэнт болгох чимээх туулаа жилдээ Монгол улсаа дэлхийд дахинд илүү үзэсгэлэнтэй болгож аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн аж ахуй нэгж бүхэн хичээн ажиллацгаая.